Өглөөний минь. Өнөөдөр жоохон юу байгаа шүү яа. Имзэг байгаа шүү. Өөрийнхөө ингээд мейкапаа хийгээд байгаа уучлаарай. Камера жоохон сайжруулчихгүй юу? Ямар хоол хийж байгаа? Миний нэг гой хоолны материал дууссан. За. Тэгээ одоо байгаа нэг энгийн ахуйн хоол гэдэг шүү дээ. Аха. Одоо бантан хийж байна. Логотой бантан. Вау. Тэгвэл нэг бид нар хит хамаагүй идэх гэсэн чинь материал маань дуусаад. За өнөөдөр гарч баг хүнс цуглуулах нь хэдүүлээ. Тийм өнөөдөр юу ч гадаа гарч байгаа. Чухал агаарын төлөвлөгөөний төлөв ороод өнөөдөр яасна хийх. Өчтөр ингээд хөдөлгөөний дутагдалд ороод байна гэж бодоод нэг бүжиг сурсан. Та хэдэд бас харуулчих гэж бодоод амар дэглээл сурсан. Одоо ч чинь ингээ 2 гараа өргөж чадахгүй. Инээс дэш тэгээ өнөөдөр юу яхаар байгаа? Хэвлэлийн багтуул зарлж байгаа. За тэр нь энэ хүний талаар байгаа. Тийм. Жимигийн талаар хэвлэлийн багтуул өнөөдөр 3 дахь. Төвчний өрөө хийх гэсэн байгаа. Өргөнөө гэж орцоорой. Химэрсүгүй надам торгон жагаар хөт мэргэс тогтохгүй надам түргэн тогон хүрсэн Монголоо чи Монгол биш үү? Зүгээр л уг нүрээ бодож байтал ингээд ах зүгээр огшоогоо ичэх юм. Гараа дэш ингэ өргөрөө. Бүгдээ суухгүй шүү. Том Монгол босороо. Босоо Монгол хүн шүү дээ гэж. Йоо. Мөр байтаг яа. Яа томоо яалчгүй Монгол найзыгаа олж яхан Вьетнам гэдэг гэсэн үг гэж. Монгол гэсэн бэ. Бидэнтэй адилхан зүсний өрсөн Монгол хүн байна уу? За өдрийн минь. Өнөөдөр болохоор хэд өдөрлөө? Бид нэр 9 дахь өдөр. 10 дахь. За 9 дахь өдөр, 10 дахь өдөр. Тийм үү? Тийм шүү. За нөгөө нэг уучлаарай өдөр судраа бүр ингэ матсан байна. За өнөөдөр нэг тайлбар хийх болохгүй. Ягаад гэвэл уг нь яг хэвлэлийн баг хурал зарлана гэж бодсон ч яг хэвлэлийн баг хурал зарлж чадсангүй. Манай хэвлэлийн баг хурлын өрөө маань жоохон аюутай байна. Оч хэрэгтэй. За тэгэхээр өчигдөр болохоор яг карантин 9 дахь өдрийн влог тавих цацагдсан. За тэгээд ер нь бол бүгд үзээд нэг тэмс юу битсэн баг. Тэгээд ер нь комментээс ингээд та нар үзэх юм бол маш их коммент одоо тий яг энэ миний одоо зүүн гарт талд сууж байгаа бүсгүй талаар маш их коммент байсан. Тэгээд энэ тал дээр ер нь бол өөрөө тайлбар хийлэн. За бид гурав өөрийг нь тайлбар хийхдээ юм игээд явах тий. За ингээд юуны өмнө ингээд надад зориулж коммент хийсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Надад санаа зовсонд баярлалаа. Тэгээд та бүхнийхээ санааг зовсондоо ингээд уншил ирж байна. 3 секундыг 2 90 градус. За өчтөр тэгэхээр нэг юм болоогүй. Бид нэр зүгээр би жоох ууралцсан байсан байхгүй юу? Тэгээд ер нь бол ууралснаа ингээд нэг аргадуулах гэж үтсэн боловч аргадаж чадаагүйгээр ингээд нэг өдрийг өнгөрөөсөн. Тэгээд үл ойлголцсон. Тэгэл ууралсан уураа нэг бичлэгэндээ гаргая гэж бодохгүй байсан ч гэсэн цаанаасаа ингээд доторх юм маань ингээд гараад байсан байлээ. Тэгээд уучлаарай. Дараагийн одоо ер нь бол нэг иймэрхүү юм гарахгүй. Гэтэ доторх юм чинь ингэсэн батаа гарсан уу? Дүүр гарсан. Ер нь бол минийхтэй их дотор амар том юм байгаагүй л тий. Жижиг юм байгаад исэн чи амар цаг хугацаа явах тусам жоох томрог гэсэн аахгүй. Яг нөө бид хэдийн одоо яг ингээд зүгээр бид нар жимиг уралцсан байгаагийн заавал ин албаар ингэж тэгээ чи уурлаагүй юм шиг бай ингээд бичлэг хийж ин гэж юус эхлэх хүсээгүй жими уралцсан байсан. Тэрийн тэр чигээр нь ер нь гарахыг хүссэн. Яг бид нар зүгээр ингээд жимиттэй чи ингээд бололтой гэж хэлж болох байсан ч гэсэн тэгээ ингээд мэдээж уурлах юм байна, гомдох юм байна, хэрэлдэх юм угаасаа байдаг. Тэгээд яг одоо бол энэ зүгээрэлсэн байна. Тэгээд та нар маань бас ингээд жоохон хүлээцтэй хүлээж аваарай. Бид гурав бол яг үл гомдоосон
тийм зүйл гарсан ч гэсэн тэр бол том зүйл байгаагүй учраас бид нар ингээд зүгээр ингээд аяндаа болчих байх гэж бодоод мөхөс бид гурав жоохон тийм бас яасан баха. Тэгээ ер нь бол яг бас бид гурав байж магадгүй, буруу байж магадгүй бас ингээд уучлалцсан яа. Уучлаарай. Тийм учраас ингээд та нар ч гэсэн цензуртай бас хүлээж аваарэ. Тэгээд өнөөдөр яг хуу бид нар ингээд та нар нөхөртлийн талаар ингээд амар их ингээд яриад исэн болохоор бид дөрөв яг анх яаж нөхөрснөөс одоо хүртэл ингээд байж байгаагаа ярих гэж бодоод тэгээд өнөөдрийн бичлэгийг эхлүүлж байна. Би хангах жижиг томоо хоёрыг бүжгийн заалтанд харж байсан юм. Нэг нь томоо тэр жоохон тарган байсан аахгүй юу? Тэр гоё л дээ бүдэн. Бандуур байсан аахгүй юу? Тэгээд жижиг амар турхаа. Яг нэг юм турхаа жоохон бандуур хоёулаа тэгээд номин. Тэгтэл би ингээд бас нэг юм сонин яг үл мэдэгдэх биетэй тийм харангийн номин орж ирсэн. Тэгээд гурлаа яг би нэг номин гэдэг юм хэлчихээ. Тэгээ би хамгийн жижигээр харахтаа надтай амар адилхан юм гэж хардсан. Жижигээс тэгж аа. Тэгээ би тэгээ бүр ингээд ихнэрчтэй очиж би тэгээ адилхан байна уу гэдэг ингээд харуулдаг гэснээс гэж. Тэгээ ер нь бол яг хоорондоо амьд ирдэг. Нэг сууж барахаас өмнө бид гурав бинийгээ таньдаг байсан болохоор ороод одоо жоохон юу гэх юм түшигтэй гэх юм. Болохоор ороод одоо жоохон юу гэх юм түшигтэй гэх юм. Арай жоохон тотон бүстэйгаа тийм бүстэйгээ адилхан хотуудыг бодвол арай жоохон ингээд тотон ингээд байжсан байхгүй юу? Тэгээд чи яагаад хиний үтлээ гэсэн үднээс юу дондор тэгж байгаа чи анх хэрэгтэй Хамгийн анх Жимитэй яг хамгийн анх харцчихсан арай нэг удаан тэгээ араас нь Жимитэй нэг харцгаа ойлоо томоотой гайгүй дотнолоо. Тэгээ томоотой найзлангууд яалтчгүй жижигэн хоёр анхнаасаа 10 жилээс мэддэг байсан болохоор жижигэн хажуулаас нь ороод ирж байгаа байхгүй. Тэгээ би жижигэнтэй нэг амар битгаар амар тотон байгаагүй. Ерөөсөө юм ойлголцдог төрлийн хүмүүс хоёр өөр төрлөө хүмүүс байхгүй юу? Бүр шал хоёр. Намайг миний ингээ би ундралын хажууд байхад ундрал намайг ойлгохгүй ч гэсэн бодлоо ингээл ахаа гэдэг. Ундралыг би ойлгохгүй ч гэсэн ойлгож байгаа юм шиг ингээл гэдэг. Тийм л зүгээр яг ангийн хүмүүс байсан. Аян ойлголцоогоо тугасаа байхадаас ирээд ингээд сурцсан. Тэгээд ер нь бол надаас илүү энэ гурав арай нэг би бинийг ойлголцдог байсан юм сүйс байх та. Тэгээд явандаа ингээл нэг нь уусаал дөрүүлээ би дөрөв амар ангийн ажил дөрүүлээ оролцдог. Тэгээд ерөөс амар тийм идэвхтэй одоо хурдан гэртээ харих юмсан гэсэн бодлоос илүүтэйгээр сүйстер илүү цагийг өнгөрөөгөөд тийм юм хийн яа за юм хийхгүй байсан ч гэсэн юм яриад ингээд сүйстер байж их дуртай тийм дөрөв төрөл явах юмсан байхгүй. Яг үлдэж ингээл хоорондоо би биенийхээ өмнөх амьдрал гээл анхны хайр маяр те ийм одоо юм октодын ярьдаг юмыг ярьсаар хагаад тэгээ амар тотон алцгаацсан. Сүйс ороход чинь шалгалт өгөөд ингээд ямар ч ингэж хуваарлагдаж болно шүү дээ. Тэгсэн чинь нэг жижигэнтэй яг нэг ингэж хуваарлагдаад Жими өөр ингэж хуваарлагдсан гэсэн. Тэгээд тэгснээ манай хүн үгүй би өөр ингэж орно гэж үгүй түрээд ирсэн. Ундрал Жими хоёр яг нэг ингэж хуваарлагдсан гэсэн дээ. Би анхнаасаа хамгааг шин англи буруу. Би өөрөө буруу сонсоод минь нэр дуудагдаг байхгүй юу бүр. Тэгээд багш дээр очиод сүүлд үлдсэн багш дээр очиод багшаа минь нэр гэсэн чинь за чи тэгвэл манайд орчих бай. Тэгээ би нэг юм илүү өгчих ингээд өөр ангид ороод гэсэн чинь сургалтын алтнаас нь авсан. Тэгээд нэг байжсэн хэсэг байжсэн чинь анги андуурсан нэг юм. Анги авахгүй тэнцэн нэг ог явж ирсэн. Тэгээд тэрийг олж ирсэн. Ер нь гэхдээ бид дөрөв заяа яг ингээд дөрүүлээ нийлдэг болоо. За дөрүүлээ ингээд тэгээд практик үсгэж байсан. Гэтэ яг ингээд ойлголцдог болоод ингээд одоо бид түрүүний групп чат нэгнээд тийм юм их хэсэг нь яг 3-р курсын яг дунд үеэс эхлээд яг бид дөрүүлээ нийлдэг болоод дөрүүлтэйгээ ойлгодог болоод ямар нэг юм басж дөрүүлээ явдаг болоод одоо ингээд нэг асуудал болоод энэ гуравтаа хэлдэг. Яг юу анх юу 3-р курсээс юу нь бол ингэж хэлж байсан. Надад нөгөө яг хамгийн анх хүүхдийн жүжигийн үе амар тийм гоё санагдав. Яг тэгэхээр бид нар айгүй олон сургууль дээр очиж тоглодог. Бас ингээд том газруудад ч юм уу хүүхдийн жүжигээ тоглодог байсан. Тэгээд ер нь бол ингээд хөөрхөн ингээд бид гурав чинь бүрхэн нэг дахианы маас ингээд яг тухайд маас дээр манай томоо яг дүр авцсан. Тэгээ ингээд байг ингээд хөөрхөн муудалтай игээл хүүхдүүдтэй харьцаад тэр үеийн нөгөө нэг зүйлүүд нэр хөө таалт ингээд зураг харуулмаа яг бид нар өөрсдөө анх удаа халтур гэдэг зүйлийг хийж үзээ. За халтур гэдэг бол яг тийм баяраар ингээд тэгээ үйл ажиллагаанд очиж оролцсон. Тэгээд анх дөрвөлээ амар том юутай тэгээ нөгөө нэг юм юу байсан. Элса
Элса үлгэрийн бат руу дулаад бүр багнуур руу Эрдэнэт рүү дөрүүлхнээ ингээд тий өөрсдөө нэг масаа цуглуулад ингэж явуулаад тэгэхээр яг амар тийм том болсон юм шиг амар гоё мэдрэмж төрөөд өөрсдөө бүхэл бүтнийг юм зохион байгуулалт явуулсан. Ингээ манай гороо энд Мэлфисент, энд Анна, энд Элса би зүгээр оолаа. Тэнгүүтээ оолаахын зүгээрийг урдаасаа л оолаа. Урдаасаа юм бөрөнхий хажууд шааргууд хавтаа. Ингээд өөртөө жүжигээ найруулаад одоо явсан болохоор нөгөө ингэсэн юм лээ. Биднэрт нэг их санал тавьсан байхгүй юу? Бид нөгөө нэг юм Поророгийн бас халтур хийдэг гэсэн байхгүй юу? Одоо ингээд манай Порора байна, Кром байна, Люпи байна, Фуби байна. Ингээд бид дөрөв баг өмсөд тийг халтур хийдэг гэсэн байхгүй юу? Хүүхдүүдийн төрсөн өдөр дээр очдог. Тэгсэн чинь тэрэгч биднэрт шинэ жилээр та нар ингээд хүүхдийн жүжиг хийгээч ээ. Ингээд та дөрөв яг чадах хаа гэхээр дөрүүлээ зориглоод өөртөө зохиолоо бичээд тэгээ өөртөө найруулад нөгөө тэр entertainment-д байгаа хувцсанд нь тааруулаад өөртөө дүр болоод юмгүйтлээ өөртөө дөрвөн гол дүрийг авахлаа маасандаа нөгөө датлик курсынхаа дүүнээс цаороор мөнгө өгье. Тэгж жагаад дүүнээсээ аваад тэгэд яг ингээд аялын тоглолт маягийн юм хийсэн байхгүй. Тэгээд налар татсан багнуур татсан Эрдэнэтэд очсон тэгээд хоттой бас нэг биднэрт нөгөө нэг Эрдэнэт рүү явах гэдэг амар гоё дурсамжтай. Яг тэгэхээр вагонд ер нь бол нэг сууж нэг амар олонхтой сууж байгаагүй. Тэгээ вагоноор явах гэх гоё. Тэгээд Эрдэнэт саяг анхудаа очижсэн. Тэгэл амар гоё дөрүүлэг бүрхэн нэгэдтэй нэг юм гоё. Тэгээд дээрэс нь багнуур руу очиж жүжиг тоглож байгаа оройн манай сургуулийн шинэ жилдээ. Тэгээд нэг орохгүй гэж бодсон ч гэсэн бас нэг хүчмас ингээл гоё юм ороод ямар гэж бодмоор шүү дээ. Тэгэл бүр ингээд амар оройтцсан. Тэгээд замдаа явж байгаа шүү дээ. Тэгээд хүүхдүүд ингээл оноогийн хүүхдүүд хувцаа юу өмсгөө гэл тэгээд нөгөө ангийнхнийх ингээл стори ингээл үзээд амар атаарсан ч гэсэн угаасаа орж амжихгүй гэдгийг мэдж байгаа хувцаач аваагүй. Тэгсэн мөртлөө цасаахны халтууртай. Тэгсэн мөртлөө дөрөв хоббитэй дөрөв хүн гэс ингээд Улаанбаатар тэрэнгүүдлээ килогоо харж плажа авчрангуудлаа. Эхлээд нэг газар очиж засаа охины бүжиг хийж хатуур ингээд араас нь бараг тэр шинэ жил заяа баг дуусах гэж байгаа шүү дээ. Тэгэхэд орж хөөхөө ингээ ангийнхандаа бүлэгч болоо тэгээд тараа явжсэн шүү дээ. Айгуу хоббитэй нэг тийм дөрөв хүн байна. Яг тэр үе бол амар завгүй байсан дөрөв. Дээрээс нь мөнгөөр ерөөсөө дасраа. Айгуу гоё хоол иддэг тий. Тэгээд тухайн нөгөө нэг машингүй байдаг болсон учраас ингээл нэг газар нөгөө газар руу ингээл нэг болгүй. Тэгээд ойрхон юм ингээл гүүгээл за эсвэл ингээл боломжтойгоор таксидаа гэх юм өөр дураг болгоод тэгээд тийм учраас бид дөрөв нөгөө нэг айгуу тийм ботон татнасаад нэг тийм болсон байх гэж боддог. Нөгөө яг тиймэрхүү асуудлыг зохицуулаад заримдаа тэр чинь бас ингээл юу гэдэг чинь нэг газар өнгөөхгүй ч юм уу асуудал үүсгээл жоохон их хэрүүлтэй яалт ч нөгөө оюутан хүүхдтэй оюутан шиг харцдаг. Тэгээд тэр чинь ингээл дөрөв нэг юм нийлчгэрээ нэг жоохон ааштай шулмлэг гэдэг тийм өөдөөс нь ингээл яж идэг тийм дөрөв. Тэгэл нөө засаахныхоо ховц центрийг өөртөө хийнэ ерөөсөн. Материалаа өөртөө сонгоно. Хүний хийсэн юм дээрээс итгэхгүй. Хүний сонгож өгсөн юм дээрээс үгүй бид нэр өөртөө гэл өөртөө материалаа хайгаал, оёол болохгүй ээжээрээ яагаал, нэгнийдээ хоноо зүгээр. Тэгэл ингээл нэг хөөхөн ингээл хувцсан ингээл хийчлээдээ гэж бодонгоо тэгээд шинэ жилээр чи өөр засаахтартай бас таарна. Тэгэхэд хувцаа ярьцуулаад хашиг тэрний хувцас тийм улаан гэдэг юм байна. Тэгээд гоё дараахан тэрний гэдэг. тэгэж амар их явдаг гэсэн. Тийм бас хэлэхэд ундал бутгаар заяа. Дөрүүлээ нэлдэг байсан ч гэсэн одоо нэг тийм хүмүүс байдгүй. Дөрүүлээ ингэ нэлдэг заяа. Дөрүүлээ нэлэхдээ ингэ болдог. Уг нь бол ингэ сойс тахтай ингэ дөрүүлээ нэлж байгаа шүү дээ. Тэгвэл энэ хоёр байхгүй бит хоёр ерөөсө хоёулахнаа тийм үлддэг мөчтэй ерөөс байхгүй заяа. Хоёулахнаа үлдэхээрээ амар юм нэг юм сүнэн найрууд биш юм шиг нэг юм. Ангийн сэдв хайгаад байдаг нэгнээсээ. Тэнгүүд ингээд хичээл тараал хоёулахнаа нэг зүгээр алхах болчлоо. Тэнгүүд яа чамд юм. Одоо нэг угаасаа хоорондоо ойлголцох зүйлийг ингээ биш одоо хонсон мэтлэг найзалдаг тий. Тэгээд заримдаа угаандаа намайг зөндөө мөрдөг байсан. Настаа нэг тийшээ явах юм дээр өө жижиг би өөр тийшээ явна гэж хэлчингүүтлээ намайг ингээд үлдээчингүүтлээ өөрөө ингээд явчихдаг. Гүлэг дөрөсөн мөн. Гүлэг дөр чи авсан дөрөстэй. Нэг олон биш шүү дээ. Зөөхөн шүү дээ. Зөөхөн үү? 5 орон багтнаа. 5 орон. Тэгээд ер нь бол би бол их төөрдөг байсан. Тэгээд яа ингээд энэ хоёрт ингээд гайгууд яаж авах гэсэн мэт тэр төгсөөд 100 эмоцд яг тэр хоёлаа ангийнхаа нэг бандтай гурлаа ороод тэгээд яг тэнд яг нэг жилийн хугацааг хамт өнгөрөөсөн. Тэгэхэд бол тэр ч гэсэн өөзөө орохгүй амар нөгөө нэг ойлголцдоггүй байсан хүмүүс чинь хамт нөгөө нэг илүү
цагийг өнгөрүүлээд ирэхээр яалтчгүй тэгэл ойлголцохын аргагүй болт юм билий. Нэг ингээд бид тэр бас нэг авууштай юм байдаг нь ингэдэг байхгүй юу? Ингээ муудалцсан дөрөв хүн яг дөрүлийн хооронд ингэж муудалцсан гэж байхгүй шүү дээ. За энэ хоёрын муудалцсан, эсвэл энэ хоёроос хамаараад энэ муудалцсан гэхэд ядахтаа энд байгаа нэг хүн нь энэ гурыгаа буцаагаад нөгөө нэг нэвтрүүлээд ингэчих тийм орон зай байна чаддаг учраас арай гайгүй. Тэгээ анхандаас бид дөрөв бас амар бид дөрөв гэж дээ. Ер нь бол яг хувь үнээс нэрх юм бол бүгдээрээ яг юм ууртай байсан. Ааштай, ууртай. Одоо ингээ харагдаж байгаа амар дараахан төлөвөө өстө нэрээ дарах хүмүүс гэж бодож байгаа ч гэсэн яг үнэхээр нэг уурлахаараа үнэхээр ядаргаатай уурладаг хүмүүс байсан байхгүй. Тэгээ тэрнээс олж амар хэрэлддэг. Тэгээ мэдэж байгаа шүү дээ. За яа гэвэл ундралын дээр амар ууртайсан байхгүй. Бид хоёр хоёул өвхрийн авд зөрүүд. Тэгээд дээрээс амар зөрүүд ахгүй. Тэгээд хоёул яг өөр өөртөө дайрдаг. Тэгэл тэнгууд бид хоёр ингээд бүр ингээд гэж бүр ингээд хэрэлцдэг заяа. Тэр мөч. Тэгээд тэнгууд энэ хоёр бүр ингээд аргалт ингээд баг ингээд гөлмнөөс сууж байгаа. Тэгээд бид хоёр хэрэлцэж дуусчаал чимээг болоод тэнгууд миний яртаас та хоёр яаж тэгж ийм дээ. Тийм тэгээд энэ хоёр алтаа бүр амар гайхалтай. Хэмсэн. Тэр гайхдаг. Гайхдаг. Эхлээд энэ хоёрыг бид тэр ингэдэг бас тийм хамт ингээл энэ хоёр ингээл хамт ингээл хөдөлцөөл эхлэх юм бол цаа болохгүй юм удахгүй юм уусан гээ. Энэ хоёр ойртол хэлээ удахгүй л хэрэлдэн дээр боддог. Яг ихтэй шатн их нялон тийм нялуураад ингээд ингэжсэн надад гим гэсэн. Ингээл нэг хоорондоо таталцсан юм шиг. Хэрэлдэх гээд ирэхээр ингээл таталцаал ингээл амар ингэж байгаа. Тэгээд маск. Харин сүүлийн нэг жил амар санаа. Яг тэгэхээр яг байм ингээд энэ дотор амар их бодсон юм шиг байгаа. За би ингэ чинь өөрөө өөрсөндөө аюу тунгаан бодоод тэгээ одоо л ерөөсө хэрүүл маргаа амар гайгүй болсон. Хоёр маань 18 он гэж чинь 3 дугаар сар уу? Чи 3 дугаар болсон. 3 дугаар болсон. За нэг юм бичлэг байгаа. Бид дөрөв ингээд амар юм бичлэг үздэг байсан байхгүй юу? Нөгөө хөдөлгөөн тайзны хөдөлгөөн ордог байсан. Тэгэл тайзны хөдөлгөөн дээр бичлэг үзэл нөгөө шпаг ийм хутгатай тулаан болоо ихтэй ингээд юм харж дуурайг тэрийг ингээд туршаал юм дүүрэл өргөдөг юм байл жижигээ. Ингээл дээшээ өргүүлээл жижигээ өргүүлээл өргөдөг юм ийм товоо тас тайлт дээшээ гарна би доорныг хальт түшээ. Ерөөсөө тулгуур нь ундралыг тавьж тэгээд энэ хоёр ерөөсөө ингээд дээр гараад. Тэгээд янз бүрийн бүдэг та их жижиг үзэх даа гэж дээр хамгийн сонин юунд ашиглах нь мэддэхгүй шүү дээ. Тэгэл хийж үздэг. Хойноос гоё энийг хийгээ үзэх гэж үзэл. Яг за болчихлоо. чаддаг юм байна. Тэгэл ингээл амар хийж мэж байгаа би чинь ингээл ундралын. Тэгээд нүд мөдрөө зохиж мохоол ингээл түрэг алдаал. Тэгэл яа нэг за зүгээр гээл ингээл өнгөрчдөг. Айгуу нэг тийм. Тэгэл ингээл ер нь манай ингээс бид дөрөв ингээд хүлэн гар амар гохицтэй. Ямар нэг юм үзэл яа за болт юм байна тэгээд өнгөрчдөг. Тийм амар юм. Тэгээд тийм амар толгуур төхөө. бид дөрөв нэг онцлог юм яг бус доктуудыг бодвол ингээд баашлаад байгаа. Яг нэг дөрвөлээ нэг юм мужик. Яг цагаат болохоор ингээд эмгтэл байгаа гэсэн яг ингээд ирэхгүй шиг байгаад байдаг. Тэмцээн болгоомод ингээл дөрүүлээ орох ямар нэгэн байдлаар ерөөсөө за лайлаа гэл ерөөсөө үлдтгүү заавал чадах ч байсан онгоо болох ч байсан гэсэн тайзан дээр ямар нэг зүйлээр түрүүг хийгээл тэмцээд оролцчихдаг нэг тийм. Тэгээ би ч юм бүр сүүлийн 3-7-аар миний хөл гэмтсэн би нөө хөлөө болцсон байсан байхгүй. Тэгээл тийж яхад өөрөө ингээд янз бүрийн хөлгөөнтэй юм хийж чадахгүй болохоор өөрөө шууд цохиолч чинь гүтлийн ундралыгаа гол төртөө аваад тэгэл ингээд ундралыгаар жүжиглүүлж чадчих. Тэгээ тэндээ өөрөө ингээд найруулал аас ангийнхаа нүд би анги чи тэлтэй. Надад ингээд өмөр байна. Яагаад гоё нөгөө яагаад тэгэхээр дөрүүлээ ямар нэг юм байдлаар авсан томоор дээр бас бусдаа ажил хийгээд тэгсэн мөртлөө ингээд дөрүүлээ орж байгаа юм. Тэгэл яг дөрүүлээ болохоор аим шин сургууль дээр байг ингээд хойд манай шин цаг мах. Нөгөө тэр энэ хоёр тийм димаа бич лаптоорээс энэ димаа бэлдчихэдэг ч юм уу. Тэгэл юм бол одоо чи нэг нь хийгээгүй бол нэг нь харин гэж байх байхгүй. Заавал байж гэдэг учраас Жижигтэй голдоо нэг төртнөө. Үгүй партнероо хүлээгээл хуугаад одоо тэр тэгчих. Миний хувьд гэх юм бол одоо ингээд зураг маргаа үзээ бичлэгээ үзэх юм бол надад яг 4-р курсыг төгсөх тэр яг тэр ингээд нэг сар байгаа шүү дээ нэг за нэг 10 оног гэх юм уу тэр мөн хамгийн гоё ер нь бол яг жүжигээ тоглоод тэгээ жүжиг ингээд 50 гэдэг нь ингээд амар удаан хугацаанд бэлтгэл ажил хийдэг. Тэгээд яг бид гурав
нэг жүжиг тэгээд яг ундрал нэг жүжиг гол дүрч гэсэн бид гураас туслах дүрч юм уу гэж явж ирсэн байхгүй юу. Тэгээд ингээл бусад охтууд биш юм хэдүүлээ ингээл гараад захараал тийм жижиг хэрэглэл хайгаал ингээл яаж дүрээ гэж хүгээл тэгээд ингээд биенийхээ хувцсыг ингээл янзлаад ингээл одоо ингээд бичлэг үзэнгүүт ингээд шүн мөн жимиг 2 цаг төснийхээ хувцас янзлцаа найз нүсээ ингэж янзлж үзлээ мүслээ тэгээд ингээл тийм үуч аягүй байсан. Тэгээд яг 5 сарын 1-нд бид нар жүжигээ Усын драмын Эрдмийн театрт бэж юм ингээд нэгтэй жүжиг тавьсан байхгүй юу. Яг одоо нэг 3 хятад тэгснэ ингээд өгтлээ уйлсан юм ингээд хүүхэд ингээд баяр үргээ тэгээд яаж ч 4 жил ингээд яаж ингэж амар гоё мэдрэмжсэн байхгүй ингээд драмын театр дээр ингээд зарлагдаад тэгээд ингээд уйлсан бүр ингээд бийсэн болсон байна тийм. Одоо энэ болонгууд нөгөө нэг ундрал жижигээ тавиад ингээд дуусчихсан. Тэгээд энэ болонгууд яг бид дөрөв хамгийн сүүлчийн удаа яг сургуулийнхаа урд зураг авах болж ирсэн. Яг нь Суйсийн ингээд хүүхдүүд сургууль дотроо сургуулийнхаа яг Суйс гэсэн бичгийн өмнө аягүй зураг авалдаг. Бид дөрөв ер тийм төрлийн биш. Ерөөсөн авахууч авах юм зорж ирээд яг Суйсийн өмнө болон гадаа ингэж бид дөрвийн хамгийн сүүлчийн удаа яг нь яг сургуулийнхаа өмнө авсан юм дөрвэн. Би нэг чок нөрчсөн. Өөдөөс Жими цэцэг барьж хурж ирээ. Нөө энэ хоёр жүжигт орсон байсан томож иж байгаа. Тэгээд би юу ч бодоогүй баг ингээд дуусчлаа. За сүүлийн жүжиг л хийжсэн чи энэ 3 талаас гэл хүчиж орж байгаа. Би уйлжсэн шин. Энэ 3-аас болж уул нь уйлчихсгүйсэн байхгүй. Тэгээ нэг юм хөөрхөн тоглоомнууд гэсэн юм аа. Бид нэр нөгөө амар ичмээр юм бэ. Өөрсдөө нөгөө гүнж гэж одоо очлог байхгүй юу? Тэгээ ингээ өөртөө нэг Дисней гүнж алцсан. Тэгээ би тэрний ингээ жижигхэн хувилбарыг энэ нөгөө жижигхэн тоглоомын хувилбар гэдэг чинь тэрийг бүр хайгаад ундралыг бүр олддоггүй. Ундралынх Тиана ясахгүй тэгээ ерөөсөө олдоогүй. Тэгээд хиний болохоор Tinkerbell бас олддог. Яах вэ ингээл Peace Mall орж байгаа санд ярьж байгаа тэгэл тоглоомын нөгөө Brick House Mouse гэх мэт бүх дэлгүүрүүдээр ороод олдоогүй. Тэгсэн чинь зүгээр л нэг юм барааны дэлгүүрүүд байдаг шүү дээ. Нэг юм жижигхэн нэг удаагийн бараа зардаг. Тим дэлгүүр дотор ингээл дөрүүлээ байжсэн шүү дээ. Тэгэл гүчээ гэл. Тэгэл тэрийг аваад нэг цэцэг болгоод ундрал дээр очив. Тэгээ ундралыг ингээд нөгөө нэг олддог байсан болохоор тэр юм ингээл өмнөөс нь ингээл уйлаад яг сүүлийн удаа тайзан дээр гарч байгаа гэж тоо. Амар гоё хүчүүд юм зөндөө байсан. Тэгээ надад болохоор одоо нэг ийм зураг нь бид нар UB Palace 3200-ийн өмнө спортын төвчид тоглож байсан. Амар олон хүн байгаа болохоор бүр амар давталт юм байлээ. Хүүхдүүд амар хөрхөж байна. Тэгээд бас нэг ийм инээдэг бичлэг. Энэ ихтэй зураг лэн л да. Энэ зураг энэ нөгөө нэг бид дөрөв бас дахиад нэг жижиг тоглолцоод хамгийн 4-р курсд төгсөөд хамгийн сүүлийн баг хүүхд юм гэж байна. Конференц хүүхд 6 сарын 1-нд амар олон хүүхдүүд жүжигээ тоглолцоод тэгээд яг 6 сарын 1 байсан. Тэнгүүд ингээд хамгийн бараг ингээд хамгийн сүүлийн яг ингээд хүүхдийн баяр юм шиг санагдал. Тэгээд ингээд амар шуургатай ийм бороотой өдөр юм. Хэдүүлээ парк орж тоглоё. Тэр чинь ингээл парк дээр бас амар олон хүүхдүүд байгаа шүү дээ. Нэг дөрөв дэгсэн. Тэр дондор нь очиж байгаа л ингээл тэгэл ингээл гоё ингээл асыг харагчтай ингээл суугаал өөдөөсөө хараал кофе уугаал амар даарцсан бороонд нь орцсон мөртлөө гоё нэ. Тэгэд энэ ингээд хамгийн гоё хамгийн сүүлийн юу вэ? Тийм гоё нөө ундралчин бид нар дандаа хамгийн жоохон нэгдэх байхгүй. Тэгэл 3 их чинь ундралыгаа баярлуулаа гэж өөртөө баярлуулаад гэнгүй. За би та бол нэг асуу заяа. Одоо ингээл амар олон хүн тэгж надад ер нь бол хэлдэг бас өөр юм дээр сонсч байсан. Найзууд байхаараа ерөөс ингэ юм бизнес хийдэггүй, ажил одоо ингээд найзууд ажил хийхээр ерөөс тэр ингэ бүтдэггүй, ер нь цаашдаа хэцүү гэл хүмүүс таанаас ч гэсэн хэлжсэн баг. Энэ тал дээр ер нь хаа. Яг надаа засах бас хэлжсэн л да. Яг ингэ найзуудаараа юм хийхээр амар хэцүү байдаг аа. Нэг ажил хэргийн хүмүүс тэгээд ажлаа хийвэл яг нэг зорилготой байдаг. Тэгтэл хажуугаар нөхөрлөл ороод ирэхээр нөө хувийн юмнууд ороод гомдол ингээл юм хүртэл ингээд ороод идэхлээр жоох хэцүү байна хаа гэж хэлжсэн. Гэхдээ нөө миний хувьд яг тэр үед тэгж бодчихсан. Одоо ингээд тийм байж болох ч гэсэн ингээд би биенийхээ зан мэдлэлцсэн хүмүүс энэ асуудлыг бол даваал гаргах гэж амар бодчихсон. Мэдээж асуудал гарч ирэх нь тодорхой байх. Гэхдээ давж гарна гэдэгтээ амар итгэлтэй байсан. Тэгээд дээрэс нь нөө бид дөрөв яг ажлаа ер нь бол ингээд дөрөв аж авдаг гэсэн байхгүй юу? Тэр үед бол ингээд авах гэж байна. Тийм болохоор нэг амар юм гомдол мөндөл ер нь баг байсан. Одоо нөгөө за нөгөө эхлээд яг сөс төгсөд бид нар чинь нэг ангийн найзууд байсан.
Тэгээд гараад амьдралын найзууд болоод ажлын найзууд болсон үеийн хөөийнхаа юу яахгүй юу. Тэрнээс өмнө бас л ингээл уучраа олохгүй ажил найз хоёр ингээд нэг холилдоо бас тухай үед явдаг байсан. Тэгээд ухаан суусан гэх юм уу ингээд хөөийнхааваас хойш тэгээ одоо л ингээл ажил бол ажил юу одоо амьдралын найзууд бол амьдралын найзууд ялгаж салгаж сурсан. Бид дөр угаасаа байнга ярилцдаг юм дөө. Ингээд ажил амьдралаа ингээд салгаж нэгээ ингээд ажил хэрэг болох юм юм да. Ингээд ажил хэрэгч байдлаар хандаад нэгээ ингээд хийгээ тэгэл нэг нь тэгэл хэлсэн байхаа. Тэгэл яг ажил хэрэг бол ажил хэрэг болоод тэгэл дуусны дараа найзууд болоо. Тэгээд яг уу энэ дээр бол ингээд одоо ингээд би нэг юм боддог шиг манай гоогч натраа нэг юм бодоод хөвдүүлээд байгаа. Тэгээд югдөг чи асуудал угаасаа цаашдаа зөндөө одоо бид хэд чинь ингээд танад бичлэг өгж байгаа ч гэсэн бас нэг өөр төлөвлөснүүд байгаад байгаа. Тэрэндээ бүрээд нэг жоохон асуудал маш их гарч ирээд байгаа учраас ингээд хийж яриад амжих байгаа. Гэтэ удахгүй гоё юмдээ болох баг. Тэгээд цаашдаа угаасаа асуудал гарч ирэх нь бол ойлгомжтой. Тэгээд яг тэр болгонд хүн болгонд дотроо дотроо бодолтой ингээд дөрөс сүртэй байхад бол нэг алцахгүй байх гэж боддог. Одоо гэтээ бидний нүдэн дээр ч гэсэн найз нөхдийн холбоотой мөртлөө ажил болгоод явж байгаа зөндөө хүмүүс байдаг учраас нээс аль тийм болно. Нүрээ гэсэн болно гэсэн итгэл өнөмшил их байдаг ээ. Бүт дөрөв ингээд амраад ажиллаад байж. Сахмана контактынхаа санаа нэрсэн. Зөв ингэж л явд би байна. Ер нь 100 ажил хийхдээ дандаа ингэж л ажилламаар байна тий. Өдөөсөө салхинд гараад тий. Бас дээрээс нэг юм байхад хүмүүсийн коммент тадраас нэг найз нөхдийн ингээд юу харуулдаг гэж гэдэг. Тэгээд дээрээс нь бид дөрийг үздэг маш олон одоо усан насны хүүхдүүд байдаг баг. Тэгээд би нөгөө нэг бас ингээд ботход за энэ гуравтай ингээд бүх зүйл нь таараад ингээд бас нөгөө хүнийг найзаар дүгнэ гэдэг. Тэнгууд бид дөрөв Свис байхасаа эхлээд энэ бид дөрөвд ямар ч тийм одоо яг шууд хэлэхэд ямар ч тийм юу буруу туршил гэх юм уу тийм буруу нөлөө одоо би энэ гураас аваад энэ гурыг дагаад яж буруу нөлөө надад нэг ерөөсөй байдаггүй бид дөрөв. Одоо магадгүй би энэ гураас өөр хүнтэй найзлсан бол ингээл тэнд ингээ шоудаж явж байгааг үүсэхгүй хүнд найзуудын нөлөө гэдэг амар чухал гэдэг штеп. Тэгэхээр нөгөө нэг аль болох юм зөв хүнтэйгээ зөв гэж мэдрэгч байгаа хүнийхээ хажууд байвал илүү зөв баха. Та нар гэсэн дэрийг тусгаад тавьчаарай гэсэн. Яг нөгөө дугуйгаа авсан таарсан хүмүүс гэдэг бол юм аа аюу өмнө. Тэгээд ер нь бол хүний найзаар нь дүгндэг бол гэдэг бол аюу үнэ юм шиг санагдаж шүү дээ. Тэр нэг юм ажил хийсэн ч яг гоё дөрөв тэнцүү бүх зүйлийг дөрөв тэнцүү байхаар зүгээр ажил амар гоё баланс нь таараа ивчдэг. Тэрний дараа бас ингээд ирж байгаа үр ашиг ч гэсэн яг тэнцүү байхаар бол амжилттай тийм юм би биэндээ ингээд бас ажил хийсэн нэг тийм хүн юм ерөөсөө болдгоо зүгээр ингээд яг сайхан шудрал зүгээр яхав магтхан чашин. Гэхдээ бид нэр амар зоригтой өгтөд гэж өөрөө боддог шүү дээ. Ингээд яг нэг зориг тавиад тэрнийхээ хойноос ингээд явах гэж хичээж байгаа. Ингээд яг бүтэн ингээд болоод ингэж чадахгүй байгаа ч гэсэн ямар ч л хэсэн хичээж байгаа зогсохгүй цаашаа явна гэж юм бодож байгаа. Тэгээд бас хамт зүгээр ингээд алхаж байгаа баярлалаа. Яа. Би нэг юм хэлдэг болох ийм ярина гэж төгрөг штэ. Бид нэр ингээд амар ингээд хилдэг юм хийхээс амар айдэн штэ. Хэрвээ магадгүй ингээд нэг тийм хийж байгааг баха. Тэгээд ингээд хин нэг нь хийх юм бол ядч л нөгөө гурван загнахаар төвшнийх гоё. Одоо чи ингээд ингээд ойлгоо зарим нь одоо за томоо байсан бол магадгүй ингээд мэдээс тэгж болохгүй гэж ингэж байгаа би наан бүр ингээд энэс сууж байгаа. Юу яриад та чи яаж тэгж чадчаа? Болоос надхаа тэгмиг гэж ингээд тэнгуү чижээд чи ямар муухай. Тийм яг би бат ингээд юу гэдэг чи ингээд би би бүр яг ингэ хийсэн юм байдаг. Хөөшөө. Намайг төлөвлөсөн нэг юм хэлээч. төлөөлөж. За төлөөлөл. Гээ ундагласан бол ингэхгүй ингэж нэг юм муухай арга тийм. Тэгээд өөр мэдэж байгаа юм хай маяа. Тэндээс ингэ нэг юм үг хаяастай. Тий одоо ундаглал нэг одоо юм ингэ шууд ингэ жоохон уцаа чам тавьж болчих юм уу? Ууж байгаа юм ингэ чам тавьдаг ч юм уу тийм үйлдэлээрээ шууд ганц гэдэг шиг эсвэл Амбисан ихнэр нэг юм айтамгаар шатг юм болж байгаа. яг тиймэрхүү нэг бараг үг хэлэхгүй дээ. Тиймэрхүү үйлдэл илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр ер нь бол яхаа нэг ядчил ингээд хажуудаа загин өөрийг чинь буруу зүйл хийхэд загинчмаар хүнээ хажуудаа байлгах юм бол чи цаашдаа зөв явах аа. Тэгэхээр найзуудаа зөв сонгоорой. Тэгвэл найзынхаа буруу зүйлийг хийсэн ч хажууд нь байгаад явал найз нөхөж тухайн зүгээр хөндлөөд юм шиг байх баг.
тэгэхээр гоё. Бусдын гоё дүгнэлтийчгүй хоорондоо ярилцаад тэгээд энэ бол тэгээд хосуудын харилцаанд тэр найз нөхөд бүхний харилцаан дээр ярилцах гэдэг зүйл айгүй чухал байдаг. Одоо тэгээд нэг ийм л замыг туулсан дөрвөн охин байж ий. Тэгээд яг хөө ингээд зөдөөл тэгэл ингээд бид нар янз бүрийн юм ярьдаг ч гэсэн за ингээд одоо юм чинь ингээд ярьсан дөрөв гэж бити одоорой хийх бол тийм. Ер нь л ингээд төлөвлөөд ингээд арай гав ингээд шатандаа явж байгаа нэг жараа жоохон ийм шатандаа явж байгаа. Тэнгүүд жижиг сажиг саад бэрхшээл тулгараад байгаа учраас ингээд зарим зүйл хоошигч юм. Тэгэхээр яг утгагүй санагдаж байгаа яг гоё зүйлийг харуулад илүү ингээд тийм манай илүү багтуулаад тийм нэг хэлэх юм байгаа шүү дээ. Юу энэ хагасны өдөр 20 цаг 45 минутаас UBS телевизээр манай хөөе хаягийн 30 дугаарууд маань гарч ирнэ. Тэгээд 20 цаг 45 минутаас UBS дээр суугаад харуулаарай. Яг гал үзээрэй. Утсан дээрээ гоё ингээд юу тавьчихгүй юу? Сэрүүлэг тавиад тэгээд бидний гоё дэмжээрэй. Хамгийн анхны ихсэн зүйл маань тэр байгаа. Тэгээд тэндээсээ маш их юм бол уран авдаг. Гоё тэрийг үзгээл юм гоё. Нэг хөөрхөн дөрөв харагдаж байна. Айгүй өнгөлөг байсан би. Тийм. Тэгээд тэгсэн өнөөдрийн бичтэй бол хөөрхөн гоё яриа. Тэгээ өөртөө дөрөв туулсан зүйлүүдийг ярьлаа. Тэгээд мэдээж таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн одоо юм бичлэг таа. Энэний араас үргэлжлээд бидний одоо гоё хорсон тийм дурсамжтай одоо гоё бичлэгүүд маань зургууд маань танад хүрэх болно. Тэгээд гоё бичлэгийг маань тухлан үзэж таасан сайхаарай. Хүсэл мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн. Хэзээч бид бинэ арахгүй насмен хэрвээ чиний Оюутан ангийн чинь найз байна, 10 жилийн чинь найз байна, ажлын чинь найз байна, амьдралын найз байна. зөвхөн чи байх болно. 10 жилийн үеийнхээ бол андаа гэж бодвол муухан хамаатнаас илүү миний мосаа найзууд ураг шагаад айлж явахад арыг минь тарж байсан. Жорлон тэрвээ сууж байхад нуурын дээр минь дарж байсан. Хориглолтой байх үед минь пүүзээ талээ зарж байсан. Бити тухай байгаад гэдэг кинонд гарч байсан. Энэ бол миний найзууд уучрал тусмаа сэтгэл дотн зэл залуу гараа зарим сэлбэг тэнгил хамбан отон чихэн найзыг олох хэцүү бурхан далдах хамархан. Бүх санаа зов найз минь чимээ мэн хитээрээ бахархан. Найзууд минь надад хаус машин тэрэг мөгнөөс үнтэй зугаад эзэнгэлтэй мүчүүдээ зураг болгон үлдээ. Хүсэл мөрөөдлийнхөө зүг бид хамт гэсэн. Хэзээч бид бинэ арахгүй насмен хэрвээ чиний орон зай энэ дугуй болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно. Зүг бид хамт гэсэн. Хэзээч бид бинэ арахгүй насмен хэрвээ чиний орон зай энэ дугуй болвол хамгийн том хүсэл минь зөвхөн чи байх болно.